За дэлхийн уулуурхайн салбарын 7 хоногийн тойм 2 дахь дугаар эхлэхэд бэлэн боллоо. За өнгөрсөн 7 хоногт шинээр сонгогдсон Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Трампын шийдвэрүүдтэй холбоотой сонирхолтой үйл явдлууд, за мөн хиймэл оюун ухааны салбарт нэвтэрсэн шинэ хиймэл оюун ухааны хятад улсын хиймэл оюун ухаантай холбоотой бас энэ хөрөнгөний зах зээл дээр болон уулуурхайн салбарын түүхэн эдийн үнийн өөрчлөлттэй холбоотой мэдээллүүд бол сонирхол татж байна. За эхний мэдээ энэ Трамп гарч ирээд Америк нэгдсэн улсын эрх ашгийг бол нэгдүгээр тавина, Гренландыг бол өөрийн мэдэлд авна, Канадыг Америк нэгдсэн улсын 51 дахь муж болгоно, Панамын сувгийг бол 1999 онд Панам улс руу шилжүүлсэн сувгийг буцааж өөрсдөө мэдэлд авна гэх зэрэг мэдгдлүүдтэй холбоотой маш олон тооны эдийн засгийн салбарт бол олон тооны өөрчлөлтүүд гарч байна. Тухайлбал алтны үн ханш түүхэнд байгаагүй дээд хэмжээндээ хүрлээ. За салхин цахилгаан станц бол ногоон орчин хүчний салбарын төслүүд бол хүлээлтийн байдалтай болж байна. Кобальтын үн бол бас унжих жишээтэй ийм үйл явдлууд болж байна. За эндээс наривчлаад үзвэл Гренланд гэдэг их сонирхолтой бүс нутаг. Энд бол Канада, Дани, Америк нэгдсэн улсын энэ ашиг сонирхлууд бол одоо тэнд уулздаг юм байна. 1979 онд бол Дани улс Гренландад одоо өөртөө засах эрхийг нь олгосон. 2008 оноос бол Гренландын үйл ажиллагаа, эдийн засаг, уулуурхайн салбартх энэ эрх мэдлийг нь бол орон нутагт нь өгсөн байд юм байна. За 56,000 орчим хүн амтай, 80 орчим хувь нь бол мөсөөр бүрхэгдсэн ийм бүс нутаг байд юм байна. За одоогоор үйл ажиллагаа явуулж байгаа мөсөн бүрхүүлгүй хэсэгтээ бол нэг 10-аад тонны төрөл бүрийн ашигт малтамлын төслүүд, уурхаанууд ашиглагдаж байгаа юм байна. За мөн одоо Гренландд бол ашигт малтамлын хэтийн төлөв сайтай гэж үздэг учраас энэ бүс нутаг бол сонирхол татдаг юм байна. Тухайлбал одоо Хятадын Баян овоогийн газрын ховор элементийн ордын дараа орох үеч газрын ховор элементийн орд бол Гренландд бол байдаг юм байна. 38.5 сая тонн энэ нөөцтэй ийм орд байд юм байна. За тийм учраас энэ Гренланд ашигт малтамлын хувьд бол сонирхолтой учраас энэ Америк нэгдсэн улсын сонирхлын бүс нутаг юм байна. Энд бол шийдвэр гаргах одоо нөлөөгөө тогтоох бол сонирхол байд юм байна гэдэг ийм мэдээ байна. За дараагийн нэг сонирхолтой үйл явдал нь бол өнгөрсөн 1 сарын 31-нд бол Нью-Йоркийн хөрөнгийн бирж дээр алтны үн ханш бол $2,800 давж түүхэнд анх удаага давлаа. Энэ юунаас болчихоо гэхээр Канада болон Мексикийн худалдаанд бол Америк нэгдсэн улсаас 25% татварыг 2 сарын 1-ээс хойш тавина гэдэг ийм мэдээлэл байгаа. За энэтэй холбоотой бол алтны валютын одоо эрсдлээс, ханшийн эрсдлээс хамгаалаад бол ихэнх хөрөнгө оруулагч нар бол алтанд хөрөнгө оруулж байна. За энэтэй уялдуулаад алтны үн ханш бол дээд зэгтээ хүрээд ингээд $2,800 орчим доллартойгоор бол өнгөрсөн валютын арилжаа хаагдлаа. Хэдийгээр уулуурхайн салбартаа шууд хамааралгүй боловч нөгөө түүхэн эдийн ханган нийлүүлэлтийн сүлжээнд бол маш их нөлөөтэй гэж үздэг. Энэ хиймэл оюун ухааны салбарт нэг DeepSeek бүгд найрамдах хятад ард улсын энтерпренерүүд бол маш бага одоо хүчин чадалтай компьютер шаардсан, тэр чипүүдийг шаардсан ийм хиймэл оюун ухааныг хөгжүүллээ. Энэ нь бол одоо ChatGPT бусад одоо энэ хиймэл оюун ухаануудаас бол харьцангуй бага эрчим хүч шаарддаг ийм технологиг нэвтрүүллээ. Ингэснээр бол Америкийн хөрөнгийн биржүүд дээр ойролцоогоор $1.6 их $80 одоо хөрөнгө бол ханшийн уналтаас болоод одоо алга болчлоо гэдэг ийм шуугиандэгдэж байна. За мөн одоо нөгөө том хэмжээний
дата центруудыг одоо эрчим хүчээр хангахад бол ураны цөмийн реакторууд бол нэлээд ач холбогдолтой гэж үзээд ураны одоо эрчим хүчний салбар бол нэлээд ураны үн өсөж байсан. За яг энэ DeepSeek-ийг зарласны өдөр бол ураны ханш бол 5%-аар шууд унсан. Энэ бол бас уул уурхайн салбарт гарч байгаа нэлээд том өөрчлөлт юм байна гэдэг. За дашрамт дурдахад бол дэлхий дээр 2022 онд одоо энэ судлаач нар бас нэг юм топ 50 компани нийт хөрөнгө бол Nvidia компани хөрөнгөтэй дүүцэж байна. Уул уурхайн салбарын хамгийн том 50 компани ганцхан компани хөрөнгөтэй дүүцэх ийм хэмжээний харьцуултыг хийсэн юм сонирхолтой үр дүн байд юм байна. За алтны үн өсөж явахад бол нөгөө эрчим хүчний ногоон эрчим хүчнийг одоо дэмжихгүй цахилгаан тэр салхин цахилгаан станцуудад улсаас олгодог энэ хөнгөлөлт дэмжлэгүүдийг бол бууруулна гэж мэдгдсэнтэй холбоотой цахилгаан машины зах зээл болон цахилгаан эрчим хүчтэй одоо энэ сэргийгдэх эрчим хүчтэй холбоотой түүхий үдийн үн буюу энэ кобальтын үн бол 2008 оноос хойш хамгийн доод зэгтээ хүртэл унсан байна. $11 болж унсан. За ер нь кобальтын хувьд бол зис никлийн ордоос дайвар байдлаар ихэвчлэн гаргаж авдаг. За тийм учраас 2024 онд бол олборлолт нь 40%-аар ихсэжсэн, өсөжсэн. Ингээд нийлүүлэлт өсөд ирэхээр бол дагаад кобальтын үн бол унж байсан. За кобальтын нийлүүлэлт өсөж байгаатай холбоотой хамгийн том нийлүүлэгч болох Конго улс бол энэ бичил уурхаануудыг кобальтыг олборлдог, гар аргаар олборлдог бичил уурхаануудыг бол хааж байгаа гэж мэдэгдэж байгаа боловч за яг үндэ бол одоо тэр бичил уурхаануудыг яг тийм нэгдсэн байдлаар хааж байгаа гэсэн баттай мэдээлэл бол байхгүй байгаа юм байна. Энэтхэг улс бол ашигт малтмлын салбарт нэлээд хүч төрж орж ирж байгаа. Нийтдээ бол 30 орчим ашигт малтмлын түүхий эдүүдийг бол тэргүүлэх зэрэгт бол нэрлсэн. За энэтэй холбоотой 180 тэрбум рупи буюу 1.8 тэрбум $, санхүүжилтийг дэмжлэгийг бол засгийн газраас олгоно гэдэг мэдээллүүдийг өнгөрсөн 7 хоногт хийлээ. За мөн чухал ашигт малтмлын хайгуултай холбоотой санхүүгийн дэмжлэгийг бол бас засгийн газраас ингээд олгох юм байна гэдэг ийм мэдээллүүдийг хийлээ. За энэ этхэг бол яг Орос, Америк зэрэг одоо энэ орнуудтай бас харилцсан хамтран ажиллах. За энэ ялангуяа литийн салбарт бол үйл ажиллагаагаа технологи хөгжүүлэх гэдэг чиглэлээр бол нэлээд хүчин чармаалт тавьж байгаа юм байна. За ийм чухал шийдвэрүүдээс гадна ашигт малтмлын ордыг олборлогч төслүүд бол бас нэлээд одоо эрчимтэй үйл ажиллагаагаа эхэлж байгаа нэг төслийн мэдээллийг хүргэе. Канадын Бритиш Колумб мужид бол нийтдээ нэг 226 тонн алтны нөөцтэй ийм алтны орд бол өнгөрсөн 7 хоногт анхныхаа хөдрийг боловсруулж эхэллээ. За энэ 2019 оноос хойш бүтээн байгуулалтыг ажлыг эхлүүлсэн Artemis Gold гэдэг энэ Торонтогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй энэ компани бол Blackwater гэдэг энэ алтны төслийг бол өнгөрсөн 7 хоногт эхлүүллээ. 645 сая Канад долларын хөрөнгө оруулалтыг хийгээд за эхний жилдээ бол яг 9 орчим тонн алтыг олборлох юм байна гэдэг ийм 9 тонн алт олборлох хүчин чадалтай. За 23 жилийн турш үйл ажиллагаа явуулахаар тооцоо гарсан байна. За энэ төсөл бол CIL буюу одоо цаанитаар уусхан байж болох ийм төсөл юм байна. За ер нь энэ ордын олборлолтыг 24 оноос эхлүүлнэ гэдэг ингээд тодорхой шалтгааны улмаас хойшлуулж ирсэн. За энэ ханш нь бол одоо сүүлийн 1 жилийн дотор 131%-аар өссөн. Хувьцааны ханш нь өссөн байна. Чил улсад үйл ажиллагаа явуулдаг Lundin Mining компани Alcoprasa гэдэг зэсийн уурхай 2022 онд бол одоо хөрсний суултаас үүссэн гэж үзэж байгаа. За 30 метрийн диаметртэй 60 метрийн гүнтэй ийм
одоо хөрсний суулт нүх үүссэн юм байна. За энийг бол Чили улсын байгаль орчны асуудал хариуцсан байгууллага бол үндсэндээ 2 жил гарan шалгалтын үйл ажиллагаа явуулаад энэ осол аваартай холбоотой энэ компани бол бас хөдрийг технологийн бусаар олборлсон байна. Энэ хөрсний суултад бол энэ уул уурхайн үйл ажиллагаа бол нөлөөлсөн байна гэж үзээд өнгөрсөн 7 хоногт бол бүрэн хаах юм шийдвэрийг гаргасан байна. За энэ мэдээлэлтэй холбоотой Lundin Mining компани бол энэ уурхайн бүх үйл ажиллагааг бүрэн зогсоогоод 3.3 сая долларын одоо ийм торгуулийг бол төлөхөөр ингэж шийдвэр гарсан байна. За сүүлийн мэдээ бол энэ уул уурхайн салбарын өнгөрсөн 7 хоногт бас яригдсан уул уурхайн салбарын энэ томоохон компаниуд бол нэгдэх үйл ажиллагаа явагдаж байна, яригдж байна. За Glencore, Rio Tinto компаниуд бол анх 2014 оноос хоорондоо нэгдэх тухай яригдчихсэн боловч тухайн тэр хилцээр бол зогсонгүй байдалд ороод одоо бол дахиад ингээд сэргээд явж байна. За мөн BHP болон Anglo-American компаниуд бол бас хоорондоо нэгдэх тухай бол хилцээрүүд явж байгаа юм байна. Ер нь бол энэ үйл явдлаас харахад бол уул уурхайн томоохон компаниуд бол тухайн нэг чиглэлдээ төрөлжих юм чиг хандлагууд бол харагдж байгаа юм даа гэсэн дүгнэлтэнд хийж болохоор байгаа юм. Учир нь юу вэ гэхээр Anglo-American компани бол энэ оны эхэнд бол Австрали улсад одоо өөрийнхөө эзэмшилд барьсан нүүрсний төслүүдийг бол шилжүүлж өгсөн ийм мэдээлэл байгаа. За ингээд дэлхийн уул уурхайн 7 хоногийн одоо тойм мэдээллүүдээс одоо хамгийн чухал сонирхолтой гэсэн хэсгүүдийг одоо тоомлж хөргөлээ. Та бүхэнд баярлалаа.